За ер нь Монгол банкны тэргүүнд ерөнхийлөгчийн албан тушаал өөрөө нэгдүгээрт энэ одоо байгууллагын удирдах тушаал гэхээсээ илүүтэй за би үг хэлчихэдэх үү чимээгүй байж л да. Макро эдийн засгийн тогтвортой байдал энэ банк санхүүгийн системийн найдвартай ажиллагаагаас гадна иргэд бизнесийн одоо энэ санхүүгийн итгэлцлийг бол хангах юм өндөр хариуцлагатай албан тушаалаа. Тэгээд энэ албан тушаалд одоо аль нэг одоо ерөнхийлөгч томилогдоод бүх одоо мэрэгжлийн салбартаа одоо банкндаа хүлээн зөвшөөрөгдсөн меритийн зарчмаар өсөж хөгжиж байгаа одоо хүмүүсийг дашраар нь өөрчилж сольдог. За ингээд нөгөө институцийн ой санамж чадах гэдэг юм өөрөө алдагддаг. Энэ тэнцвэргүй байдлыг одоо бий болохын эсрэгээрээ салбартаа одоо доороос нь эхлээд мерит зарчмаар өсөж дэвжиж явж байгаа. Хамгийн багадаа одоо эн чинь 15 жил ажилласан туршлагатай салбарынхаа одоо газар нэгжүүд дээр бас ажилласан ийм ой санамжтай ийм хүнийг тэргүүн дээр одоо дэвшүүлж одоо оруулах нь зүйтэй гэж би бол харж байгаамаа. Тэгэхээр одоо хэрэгжээд байгаа өнгөрсөн хугацааны алдаа оноо цаашид одоо хэрэгжих хөгжүүлэх шаардлагатай одоо ажлууд дээр туршлагатай ийм хүн томилогдох нь өөрөө маш зүйтэй юм аа. Тэрнээс биш гадаадад одоо сургууль соёл төгссөн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж исэн ийм хүмүүсийг шууд одоо ингээд салбарын ямар ч туршлагагүй дотоодынхаа зах зээлийг мэддэггүй ийм хүмүүсийг одоо ингээд тэргүүн дээр томилоод явах юм бол дахиад нөгөө салбарын чинь ой санаж байхгүй түүх алдагдсан нөгөө хараат бус байдалд чинь нөлөөлөх ийм эрсдэлтэй юм аа. Тийм учраас энэ 15 жил одоо болсон туршлагатай мерит зарчмаар явсаж байгаа ой санамжтай салбартаа болон одоо энэ банкныхаа одоо ажлынхаа дунд хүлээн зөвшөөрөгдсөн ийм чадвартай хүнийг бол одоо томилох нь зүйтэй гэж харж байгаа. За ингээд би энэтэй холбоотой тэргүүн дэд болж байгаа учраас би нэг зүйлийг асууя. Та туршлагатай хүн учраас одоо энэ салбар дотор чинь маш олон солилцоо явагдаж байгаа. Тэгээ ингээд салбарын бус одоо салбартаа ажиллаж байгаагүй энэ тэндээс орж ирсэн нөхдүүдийг ингээд дарга цэргээр солигдоод байгаа асуудлуудыг та ер нь ямар арга хэмжээвч ажиллана гэж бодож байгаа юм бэ? Ер нь одоо энэ салбартаа удаан доктортой ажиллаж байгаа мэрэгжлийн энэ хүмүүс чинь өргөж дүрээд дууслаа гэдэг ийм гомдлууд одоо маш олон ирж байна. Тэгээ энэтэй холбоотойгоор таны хувьд ямар одоо арга хэмжээ яг өөрийнхөө хараат бус байдлаар өөрийнхөө туршлага дээр үндэслээд авч хэрэгжүүлэх вэ гэдгийг би нэг тодруулж асууя. За хоёрдугаарт одоо энэ арилжааны банкуудын энэ олон салбар руу орж ажилладаг. Жишээлбэл одоо даатгалын салбарт ажиллаж байгаа ийм одоо банкны За мандахаа гишүүний микрофон нэг минут. За арилжааны банкны гол одоо хувьцаа эзэмшигч, эцсийн эзэмшигч өөрөө даатгалын салбарт орж хөрөнгө оруулалт хийгээд ингээд даатгалын бизнесийг хийгээд явдаг. Гэтэл энэ хоёр салбар чи олон улсын жишгээр бол хоёулаа тусдаа байх салбараа. Тэгэхээр энэ дээр энэ одоо санхүүгийн одоо энэ тогтвортой байдлыг хангах, хянан шалгах одоо энэ ажлын хүрээнд та энэ даатгалын салбарыг ер нь энэ эрсдэл байгаа гэж харж байгаа юу? Энэ дээр одоо ямар зохицуулт хийж тусдаа одоо хөгжих энэ салбар болгоход яаж одоо Монгол банк төв банкны зүгээс одоо анхаарч ажиллая гэж бодож байгаа вэ гэдэг хоёр асуултыг асууя. За нэр дэвшигч Эндрийн микрофон дээр очие. Эндрийн микрофоныг нээ. За мандахаа гишүүний асуултанд хариулъя. Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон тохиолдолд хүний нөөцтэй холбоотой асуудлаар та ямар байр бодлого баримтлах вэ гэж асууж байна. Тэгэхээр зэрэг мэдээж миний өчигдрийн ч гэсэн сонсголын үеэрч бас дурдсан Монгол банкны одоо хамгийн чухал үнд зүйл нь юу вэ гэхээр зэрэг хүний нөөц дээр боловсрол эзэмшсэн залуучууд энэ туршлагатай энэ ажилтан албаагчтай байдаг учраас бид нар хүний нөөц дээр бол анхаарч ялангуяа энэ мерит зарчмаар газар мэрэгчлэлтэн хахлах газар хэлцийн захирлуудыг бол ерөнхийдөө ингээд мэдээж шаардлага хангасан энэ ажилтнуудыг бол үргэлжлүүлж ажиллуулж хамтарч ажиллах тал дээр бол одоо зорилт тавьж ажилланаа. Хоёрдугаар асуултын хувьд бол банкны салбартай хамт энэ олон төрлийн бизнес хийгддэг гэдэг энэ асуултыг хөндөж байна. Мэдээж даатгалын салбар банкны салбар бол одоо санхүүгийн доктортой байдлын одоо гол
хоёр салбаруудын нэг. Монгол улсад бол санхүүгийн доктортой байдлын зөвлөл гэж зөвлөл бий. Энэ зөвлөл дотор Монгол банк, сангийн яам, санхүүгийн зохицуулахороо хадгаламжийн даатгалын корпорац бол ингэж шийдвэрээ гаргаж явдаг. Тэгэхээр санхүүгийн салбар дээр болж байгаа асуудлуудыг энэ одоо хороогоороо бид нар шийддэг. Тэгэхээр яг одоо даатгалын салбарын хувьд болохоор зэрэг санхүүгийн зохицуулах хорооноос одоо тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа явуулдаг. Төв банк яг даатгал хоёр бол яг нэг доороо биш, зүгээр зэрэгэлдээ гэх юм уу одоо холдинг компани дотроо ингэж байхад бол хууль эрх зүйн өнөөдрийн одоо Монгол улсад хэрэгжиж байгаа хууль эрх зүйн хувьд бол боломжтой байгаа. Тэгэхдээ энэ хоёр салбар бол мэдээж бие биендээ харилцсан одоо дэмжлэг үзүүлж бие биенийгаа ингэж дэмжиж явдаг энэ салбараа. Тэгэхээр энэ салбарын зохицуултыг бол яг одоо ингээд одоогийн байдлаар бол энэ тусдаа байх нь зөв. Тэгэхдээ ер нь бол нэг одоо санхүүгийн доктортой байдлын зөвлөл дээрээ бол ингээд энэ асуудлууд нь шийдэгдээд тухайн хэн шалгалт үйл ажиллагаанд нь тавигдах хяналтууд нь бол тавигдаад явна гэсэн бодолтой. Баярлалаа. За Мандахай гишүүний тодруулга. За тэгэхээр би нэг дахиад нэг тодруулъя. Энэ даатгалын компаниг мэдээ санхүүгийн зохицуулахороо зохицуулах ёстой. Гэхдээ даатгалын одоо энэ ялангуяа нөхөн төлбөрийг, нөхөн олгорыг орж ирж байгаа мөнгийг банк өөрөө тодорхой эрсдэлтэй үедээ эргээд нөгөө нэг зарцуулах ийм одоо эрсдэл байгаад байгаа. Тэгэхээр хамаарал бүхий этгээдийн компаниуд руугаа олж ирсэн орлогоо дунд нь одоо шилжүүлэх ийм эрсдлүүд бол гардаг. Тэгэхээр тийм учраас одоо арилжааны банкуд төлбөр төлөх чадвар тэгээд энэ өөрийн нөгөө санхүүгийн одоо доктортой байдлыг хангах Монгол банк төв банкнаас тавьж байгаа шаардлага, олон улсын валютын сангаас тавьж байгаа шаардлагыг хангах үүднээс үүсэж байгаа энэ одоо эрсдлүүдийг хаах үүднээс энэ даатгалын салбар өөрөө тустай байх ёстой учраас арилжааны банк өөрөө одоо даатгалын компанийг хувьцааг одоо арилжааны банкны хувьцаа эзэмшигч даатгалын компани одоо хувьцааг эзэмших хөрөнгө оруулах. За нэр дэвшигч. Анар нэр дэвшигч эндрийн микрофон дээр. Эндрийн микрофоныг нэй. За Мандахай гишүүн тодруулж асууж байна. Мэдээж даатгалын компанийн хувьд бол үйл ажиллагааны хувьд бол арай өөр. Яг тавьж байгаа хоёр одоо төв банкнаас тавьж байгаа банк нь тавьж байгаа шаардлага санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компани тавьж байгаа шаардлагууд хяналт зохицуултууд бол ерөнхийдөө бол тус тусынхаараа бол ингээд явагдцгаа гэж бодож байна. Ер нь яг хувьцаа эзэмшлийн хувьд бол мэдээж одоо яг хувьцаа эзэмшигчийг яг энэ компани яг энэ салбарт хувьцаа эзэмшиж болно болохгүй гэдгийг бол бас яг шууд хэлэхэд бас жоохон л та. Гэхдээ даатгалын салбар дээр бидний одоо яг тийм зохицуулт бол байх гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр юу бид нар бас нэг сайн судалгаа хийж эргэж харах хэрэгтэй болов уу гэж бодож байна.